За манай Empathy сургуулийн зохион байгуулж байгаа Science Fair бол ерөнхийдөө дотроо 4 үндсэн төрөлзүүлэлтэй байдаг. За хамгийн ихнийх нь бол мэдээж нээлттэй туршилтууд. За хамгийн ихнийх нь бол мэдээж нээлттэй туршилтууд. Хүүхдүүдэд гадаа задгаа талбайд бид нэр анги танхимд үзүүлж чаддаг би тийм ээ. Том тесрэлж явагддаг, том реакц урвалууд явагддаг эдгээр туршилтыг гадаа явуулж үзүүлдэг байна. I'm Kausar Hussain and I have been working as a chemistry teacher for last 4 years in this school. In these 2 days of the science fair, we have found the spirit of inquiry and intellectual spirit among the students. One of the things that has really impressed me was the opening ceremony, because usually most years we have experiments outside. We did that on Tuesday, but on Monday when it comes to all of the teachers, the science teachers introducing themselves, that was like the perfect moment because they all looked really amazing and the teachers had helped them, and that was just like the picture perfect moment for me. За үүний дараагийн хэсэг маань манай Science Fair-ийн зохион байгуулж байгаа нэгэн том чухал тэмцээн байдаг. За энэ бол өртөөцсөн тэмцээн гэдэг нэртэй. Энэ тэмцээн маань анги хамт олноороо нэгэн баг бүлэг болж ороод багаар хэрхэн ажиллах уу, бусад даалгавруудыг хэрхэн хоорондоо хугацаатай уралдан хийж бүтээх вэ гэдэг тийм тэмцээн зохион байгуулдаг байгаа. In my opinion, I think that it was 101% beneficial because all students had their fair share of learning new things, new experiments, and having fun as a group together. Because usually we don't have much time to do so because of all of the classes. But I think this week all teachers and all students and everyone just enjoyed themselves and had the time to, come together as a school and as a whole community. Анги болгонд тийм итгэхгүй чимээгүй сурагчид байдаг. За энэ жилийн Science Fair дээр тэр сурагчид маань илүү тодорч гарч ирсэн байгаа. Илүү идэвхтэй, илүү урам зоригоор дүүрэн. Дээрээс нь хамгийн том зүйл нь багийн ажиллагаа гэдэг зүйлийг өөрөөсөө гаргаж ирч чадсан. За тэр зүйлийг нь харах нь багш бидний хувьд хамгийн том аз жаргал, хамгийн том бахархууштай зүйл болсон. Science fair was really good and it was awesome. And then me and my classmates worked together, which has bonded us a lot. And then I felt that we, worked as a team for the first time, and then it was really awesome experience. За үүний дашрамд бас нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ нь юу гэхээр манай Empathy сургуулийн сурагчдын зөвлөл буюу student council-ийн сурагчид байдаг. За эдгээр сурагчид маань энэ жилийн Science Fair-ийн хүрээнд бол бид маш их тус төхөн болж байгаа. За яаж вэ гэхээр тухайн багш нар маань өөрийн хичээлийн янз бүрийн туршилт бэлтцүүдээ бэлдээ туршилтуудыг ойр орхон үзүүлэх шаардлагатай байна. За мөн түүнээс гадна тэмцээндээ зориулаад тухайн багш өөрийнхөө бэлтцүүдийг маш хурдан сэлгэж шинжилж явах хэрэгтэй. Энэ бүх үйлдэлийг багш өөрөө хийгээд ирэхээр маш их хугацаа алдаж сонжирдаг. Энэ жил болохоор Student Council сурагчид маань энэ бүх ажилд биднэр туслаад дэмжиж өгсөн.
Энэ удаагийн Science Fair-ийн ажилд маань хичээнгүйлэн сэтгэл зүрхээ гарган оролцсон манай сайенсийн багш нартай маш их баярлалаа гэдгийг би дахин илэрхийлмээр байна. Хүүхдүүдэд сонирхолтой туршилтуудыг, дэлбэрэлтүүдийг, тесрэлтүүдийг үзүүлж чадсан хим, физик, биологийн багш нар, за гадаад робот хийж, пуужин хөргөж үзүүлж чадсан технологи, зураг зүүн багш, мөн мэдээлэл зүүн багш нартай маш их баярлалаа гэдгээ дахин илэрхийлмээр байна. За үүний дашинд бид нарыг үргэлж дэмжин ажилласан сургуулийн удирдлага, захирал, сургуулийн менежерүүдэд талархлаа илэрхийлье. За манай сургуулийн бусад мэргэжлийн багш нар мөн биднийг дэмжиж арын зохион байгуулалт, за арын бүх ажлыг дааж ажилласан сургуулийн багш ажилчтай мөн дахин талархлаа илэрхийлмээр байна. За тэгээд сурагчид та бүхэн жил болгоны Science Fair өмнөх жилүүдээс улам сонирхолтой, улам өрсөлдөөнтэй, улам сайхан болдог гэдгийг мэдэж байгаа. Дараа жилийн Science Fair-ээр дахин иргэн уулзлаа. Баяртай.